За орой мэндэ. За Монголд ер нь хавдраар өвдөөгүй хамаатангүй эсвэл тийм айл ер нь баг байхгүй л ах төө. Хүн болгонд л нэг тийм асуудалтай. Тэгээд хавдраар нэг хүн нас ордог. Тэгээд тэндээс амьд үлдсэн хүмүүс нь болохоор асаргаанд орчод байгаа. Тэгээд асаргааны тэтгэмжийн асуудлыг баясгалан гишүүн санаачлаад зөндөө гишүүд гар ус зураад бид нар баахан ярьсан шүү дээ. Тэгээ энэ асуудал ер нь яахаар болж байна гэдгээс хариулт авъя. За хин асаргаанд орж ийн гэхлээр өвдсөн үйлдвэрлэлийн ослын гэмтэл, автоосол эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй төрсөн хүнд өвдсөн хүмүүс бол өнөөдөр асаргаанд ороод явж байгаа. Тэгээд энэ мөнгө бол үнэхээр амьдралд нь хүрэхгүй байна гэж байгаа. Тэгээ энэ дээр ер нь манай улс яах юм бэ? Цаашдаа ер нь ямар дүнг иргэдэд хэлэх вэ гэдгийг асууя. За одоо 2 хоногийн дараа айгүй цочир хүүтрэн гэдгсэн. Тэгээд иргэд хүүтрэхээр гадаа нэг тэрэгцэртэй хүмүүс бас талбай дээр сууж байна. Тэгээ одоо хүн нас орчвол одоо яах вэ гэдэг асуудал. Гадаа тэрэгцэртэй хүмүүс сууж байгаа. Тэрэгцэртэй хүмүүсийн хэрэгэлдэг одоо босож явж бийж чаддгүй учраас хэрэгжилж байгаа зүйлүүд нь хүүтэнд бас хэцүү байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр Бацаргчнаа би ярьж штэ энэ чи. Та ямар юу юм бэ? Бид нар энд юм яриад штэ. Хүн яриад ах чинь сонсчихол та. Би таны түрүүн ярих чинь сонсоо суучсан штэ. За тэгэхээр гадаа хүмүүс зогсож байна. Тэгэхээр энэ нэг нийгмийн халамжийн сангаас өгж байгаа төсөвдөр ялангуяа энэ хамгийн эмзэг байгаа сэхэнд байгаа хүмүүсийн асуудал дээр ямар шийдвэр гаргах юм бэ? Тэр 300 мянган 500 ч юм уу болгоод нэмжих асуудал арга байна уу гэдгийг би хариулт хүсмээр байгаа. За дараагийнх нь нэг төв болохоор би хасрамж халамжийн асуудал ярьж та ямар бүдүүлэг юм бэ? Дандаа идэж ууж явах юм ярьж ингэж юу гэсэн үг юм? Өвдсөн хүмүүсийн асуудал ярьж байна. Таны гэр бүл бүгдээрээ ирүүл юм уу? Бүр инээж минийг тавлаад ах чаар нь юу вэ? Сонсоо суугаад татчихаа. За дараагийн асуудал нь өнөр бүл төвийн төсөв хасагдсан байлээ. Өнөр бүл төв яах юм? Хизээ ашиглалтанд орох вэ? Баригдах нь яаж өрн ашиглалтанд орох юм? Яад бол одоо маш олон хүүхдүүд нэг очих газаргүй байгаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн энэ улсын иргэн штэ. Ер нь л ингэж хүн юм ярьж хахад тавлага болмоор байна. Тэгэхээр энэ өнөр бүл төвийн асуудлыг хариултыг авмаар байна. За дараа нь аж ахуйн нэгжийн орлого 1% татвар гэдээ бид нар өнгөрсөн жил шинэ хуулийн заалтаар юу гарсан байгаа. Энэ дээр өөрчлөлт байгаа юу? Энд ер нь хичнээн төгрөг орж ирээд хаашаа зарцуулах вэ гэдэг ийм тооцооллыг бас сонсон. Ийм 3 асуулт байна. За хэн хариулах вэ? За ер нь бол Саранчлан гишүүн бас зөв асуудал хөндөд байгаа шүү. Та бүхэн заавал хариулах ёстой. Хэлцэх асуудалтай холбоогүй гэж болохгүй. За Абубакар сайд хариулъя. За Саранчлан гишүүний зарим асуултанд хариулъя. За асаргааны тэтгэмж бол 25 онд 76.8 мянган хүн нийтдээ 186.3 тэрбум төгрөгийн төсөв одоо 25 онд тавигдсан байсан. За 2026 оны төсвийн төсөлд болвол 2 дахин нэмэгдүүлээд 320.2 тэрбум төгрөг төсөлсөн байж байгаа. Асаргааны тэтгэмжээр. За баясгалан гишүүний гаргаж байгаа санал бол асаргааны тэтгэмжийг одоо нэмэгдүүлэх ийм саналууд гаргаж байгаа. За энийг бол мэдээж яриг улсын төсөвд нэмэгдүүлэх үү гэдгийг улсын хурал шийдэх ёстой. За ерөнхийдөө бол халамж руу чиглэсэн зардлуудыг бол ерөөс огт бууруулаагүй. 26 оны улсын төсөвдөр бол бид нар байнга нэмэгдүүлж өгж байгаа. За Саранчлан гишүүний санаа зовоод явдаг хараагүйчүүдийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын асуудлыг бол одоо яамныхаа буюу одоо сайдын одоо захиран зарцуулах хөрөнгө дотроос зохицуулт их болцоотой явж байгаа. Тэгээд хараагүйчүүдийн үйлдвэр бол маш олон бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бас тоног төхөөрөмжөөр шинжилчихсэн юм сайн үйлдвэр байгаа учраас дараа жилийн улсын төсөв дотор та бүхэн сайн мэдж байгаа энэ цалин тэтгэвэр нэмэгтэй холбоотой ихэнх одоо шинэ хөрөнгө оруулалтууд татагдсан байж байгаа. Гэхдээ одоо үйлдвэрийг таслахгүй явуулах хүрээнд бол яам арга хэмжээ авна гэж хэлээ. За Ганбатын Хосуур гишүүн асуултсан.
За 26 оны Уучлаарай, төр хүлээж аваарай. Саранчлан гишүүн нэмж тодруулъя. Нэг нь аж ахуй нэгжийн орлогын 1% татвараас хөнгөлөлтөөс орж ирэх хувь тооцоолол ямар шүү дүн байна. Тэгээ энэгээр яг юу зарцуулахаар яригдж байгаа асуудал байгаа. За тэгээд өнөр бүлээ хизээ ашиглалтанд оруулах вэ гэдэг асуудал. Өнөр бүл. За Жавхлан сайд хариулъя. За самжлын гишүүний асуултанд хариулъя. Тэр одоо нийт орлогынхаа 1%-тай тэнцэх татврын хөнгөлөлтийг хууль заасан зориулалтаар одоо зарцуулбал энэ хөнгөлөлтийг эдэлж болно гэдэг ийм зохицуулт. За энэ бол сая нөө Саранжлын гишүүний ярьж байгаа шиг хүмүүс бас буруу ойлгоод ах шиг юм аа. Тим орлого орж ирээд тэрийг нь одоо төр зарцуулах юм шиг ийм ойлголт яваад байгаа. Энэ бол тийм биш шүү. Энийг юунд зарцуулахыг тэр одоо төсөвд юу хуулийн дээр бол юунд зарцуулбал гэдэг хүрээг нь бол заасан байгаа. За татвар төлөгч өөрөө сонголт хийгээд хүсвэл тухайн төсөл нь одоо тэр хүрээндээ байх юм бол тэрэндээ зарцуулж болдог. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн өөрийнх нь одоо сонголт эрх мэдлийн асуудал. Энийг одоо бид одоо төрөөс одоо захиргааны шинжтэй ч гэдэм үү одоо чиглүүлэл тийш нүг энийг хий гэдэг. За тооцоолыг татвар ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Эндрийн 4-р микрофон. За эхлээд Абубакар сайд хариулжээ. За өнөр үйл дээр бол 2026 онд 8.4 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан. Ингээд сая одоо нэг төсөв хасахтай холбоотой 1.2 тэрбум төгрөгийг 15% бууруулад ингээд 27 он руу дамжихаар үйл ажиллагаа нь бол тасалдахгүй явж байгаа. 8.4-ийн санхүүжилт авах байсан бол 1.2 буураад орж ирсэн гэсэн үг. Тэгээ бүх сайд нарын төсвөөс үндсэндээ 15-аас 50% хүртэл бууруулсан шүү дээ шинэ хөрөнгө оруулалтууд энэ төр. За үүнд 1.2 тэрбум төгрөг хасагдаж байгаа. Өнөр үлийн ажил бол зогсохгүй цаашаа үргэлжилнэ. За Эндрийн 4-р микрофон. За татврын ерөнхий газар төгсөж аргал. За аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 22.9 дээр хөнгөлөлтийн асуудал байгаа. За энэ хууль маань бол өнгөрсөн оноос эхлээд хэрэгжээд явж байгаа. Өнгөрсөн 2024 оны жилийн эцсийн аж ахуй нэгж байгууллагуудын орлогын татврын тайлангаар нийтдээ бол 87 аж ахуй нэгж байгууллага маань 44.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр ийм бол тооцоол өөрчилсөн байдлаар гарцсан гэж явж байгаа. Татврын алба бол үнийг хянан баталгаажуулах ажлыг хийж явна. Түрүүн Жавхлан сайдын хэлснээр бол аж ахуй нэгж байгууллагууд маань тухайн салбар хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлаа бол өөрсдөө сонголтоо хийгээд хөрөнгө оруулалт буюу санхүүгийн дэмжлэгүүдээ гаргаа явах юм. Бидний зүгээс бол тухайн яамдаас харьяа салбарын яамдаас баталсан стандарт шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалт